За сайн байна уу. Ялгуурлан гадархалт дарамтаас ангид байх хуулийн төслийн хилцүүлэг өнөөдөр болж байна. Хилцүүлэг төр нь тал талын төлөөллүүд судлаачдын хэр хамруулсан бэ? За мөн хуулийн төсөл төр нь ямар онцлог зохицуулалт тусгасан байна вэ? За хилцүүлэгийг сэдэвчилж хийх нь илүү үр дүнтэй юм билээ. Жишээлбэл өнөөдөр бол бид нар зөвхөн төрөмс байгууллагынхантай илүү түлхүү ярьж байна. За мөн хүн амын цөөн хөхтэй хүмүүстэй одоо тулгамддаг ялгуурлан гадархлын асуудлаар эхэлж байгаа. Ер нь бол энэ хуулийн дээр одоо илүү хүмүүст энэ хуулийг илүү сайн ойлгуулахын тулд бид нар нэг 5-6 төрлийн хилцүүлэг заавал хийх хэрэгтэй. Жишээлбэл сургуулийн орчинд байх дээрлэлтийн асуудлаар нэг те. За хөдөлмөрийн орчны ялгуурлан гадуурхал, ажлын байрны ялгуурлан гадуурхалаар нэг. За мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлаар нэг. За гих мэтчлэн ингээд сэдэвчилж ингэж бас хийх шаардлагатай байгаа. Өнөөдөр бол эхний хилцүүлэг ингээд өргөж байгаа. За энэ хуулийн онцлог нь юу вэ гэхээр хэрвээ хүмүүс legal инфоцгийн эмэн рүү ороод ялгуурлан гадуурхах гэдэг үг хайгаад үзэх юм бол маш олон одоо бараг 20 гаруй одоо хууль хэрэгцээ баримтж байгаа олдно. Бүгдээрээ ингээд ялгуурлан гадуурхахгүй гэдэг олон улсын гэрээ конвенцооч бичсэн байгаа. Хуулийн дээр ч гэсэн бичсэн байгаа. Гэхдээ зөрчлийн тухай хууль болон гэрээгийн тухай хууль дээр байдаг, мөн Монгол улсын үндсэн хууль дээр байдаг заалтуудын дагуу 3 яг тодорхой заалт байгаа. Гэхдээ тэр заалтын дагуу гомдол ирээд тэ би ялгуурлан гадуурхагдчихлаа намайг ингэчин гэдэг гомдлоо мөрөөр шийдэгдээд авцсан арга хэмжээний тоо харахад маш цөөхөн байна. 100 ч хүрэхгүй, бараг 20-30 ч хүрэхгүй байх шүү. Айгүй цөөхөн. Яагаад ингэхгүй байгаа гэхээр нэгдүгээр энэ хүмүүс ялгуурлан гадуурхагдчихад тэрийгэ ил тод мэдээлэх, тэрнийхээ одоо гомдлыг өгөх тэр тогтолцоо сул байгаа гэсэн үг. Нөгөө талдаа соёлын дарамт гэж юм байна те. Нийгмийн хэм хэмжээний дарамт байгаа. Тэр нь өөрөө юу сүртэй иймэрхүү юм дээр яах гэж ингэдэж гэдэг юм те. Заас гэл нэг юм манайхны нэг юм уламжлал хөвшмөл ойлголт байгаа. Тэр зэргийн асуудлаас хамаарат хүмүүс бол гомдлоо өгчдөггүй гэхдээ хохирч байгаа. Тэгэхээр энэ асуудлуудыг бид нар энэ хуулийн дээр илүү гомдлын тогтолцоо буюу тэрийг илүү ил тод болгох, нөгөө талдаа хохирогчийг хамгаалах, мэдээлэгчийг хамгаалах асуудлыг энэ хуулийн дээр илүү шинээр тусгаж засаж өгч байгаа. За мөн энэ хуулинд нэг 10-аад төрлийн олон улсын нэр томьёо ойлголтыг шинээр оруулж ирж байгаа гэсэн. Манайд ч юм бол ингээд ажлын байрны бэлгийн дарамт, бэлгийн халдлага, бэлгийн хүчрхийлэл гэдгээ ингээд төвшин болохоор ялгсан хууль хэрэгцээ байхгүй. Яг тэр болгон дээр нь хариуцлага тохиолсон ч юм байхгүй байгаа. Тэгэхээр тэрийг бид нар энэ хуулийн дээр жишээлбэл илүү ялгаж тодорхойлж өгч байна гэсэн. Жишээлбэл бид нар ингээд нөгөө худал мэдээлэл гэж ярьдаг тийм худал мэдээллийг бид нар гүтгэх, гутаан дарамжлагаас ялгах хэрэгтэй гэх мэтчлэн тийм. Тэгэхээр иймэрхүү ойлголтуудыг бид нар энэ хуулийн дээр нэлээд сайн ялгаж тодорхойлох гэж оролдож байгаа. За мөн энэ хуулийн одоо хуулийг гаргахаар учиргуул хүмүүсийг ингээд барь цагдаад хорхоос илүү урьдчилан сэргийлэх тогтолцоог илүү их тусгаж өгч байгаа. За нэг юм файл байлаа гэж бодоход нэг одоо 10% хугацаатай юм байлаа гэхэд тэрний чинь бараг бичгийн 30% нь яаж энэ зүйлийг гаргуулахгүй байх нөхцөлийг одоо бүрдүүлэх талаар зүйл залтыг тусгасан байгаа. Тэрийг нь одоо шаардлага болгож бүр одоо аль биесээр шаардаж өгч байгаа. Тэгэхээр иймэрхүү онцлогтой гэсэн. Ялгуурлан гадуурхалтад өртсөн иргэн гомдол гарах механизмыг илүү тодорхой болгож юм гэж байна шүү дээ. Тэгэхээр ямар байгууллагууд одоо ямар шугамар яаж гаргаж байна? Яг одоогор бол манад байгаа бүтцээ бид нар туршилах хэрэгтэй. Ягаад гэвэл шинэ хуулиар одоо юу гэдгийг бүр гадаадын нэг гой бүтцийг дагуулад одоо аваад ирэхлээр бид нарт бүтсэн байхгүй. Шинэ бүтэц өөрөө маш их зардалтай байдаг тий. Тэгэхээр одоогор бол бид хүний эрхийн одоо үндэсний комисс тий тэр туршилсан бүтцээр одоо зурж байна энэ хуулийн дээр Монгол байж болох хамгийн боломжтой хэлбэр энэ байгаа. За мөн байгууллага болгоныг өөрийг нэлээд хариуцлагажуулсан зүйл залтуудыг бас оруулж байгаа. Жишээлбэл боловсролын байгууллага ямар өрхтэй хөдөлмөрийн хуулийн дээр ямар хариуцлага байх юм гэх мэтэр өөр одоо байгаа тэр тунхагийн шинжтэй заасан залтуудыг илүү хариуцлагыг өндөржүүлсэн, хяналтыг өндөржүүлсэн заалтуудаар илүү шинжилж нэгтгэх гээд тэгээд явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хуулийг дагаад бас нэлээд олон хууль бас нэмэлт өөрчлөлтөс орох байгаа гэсэн. Мэдээж хэрэг гомдол мэдүүлж байгаа хохирогч гэдэг хоёр асуудал гарч ирнэ дээ. Тэгэхээр тэн дээр цагдаагийн байгууллага болон нийгмийн ажилтнууд сэтгэл зүйч нарын оролцоо бас нэлээд одоо орж ирнэ гэсэн энэ дэр одоогор бол тийм зүйлүүд байхгүй байгаа шүү дээ. Сургуулийн орчинд үе тэнгийн дээрлэлт маш их байдаг шүү дээ. Ялангуяа бүүлээ гэж ярьдаг тийм. Ийм зүйлээс хэрнээ хэрхэн урьдчилан сэргийлэх зохицуулж байна. Ялангуяа 10 жилийн хүүхдүүд маань ингээд хэлэхгүй байгаад мэгээд ингээд явдаг маш их тохиолдол. Тийм, ер нь бол дээрлэлтийн 80% нь 90% нь судалгаагаар шүү дээ тийм. Бүх судалгааг хүмүүс аваад үзэж харагдана. Ялгуурлан гадуурхах сэтэл төр гэдэг. Өөрөөс нь өөр байсны төлөө ч юм уу тийм. Өөрөөс нь өөртөө таалагдаагүй төлөсөл өөрийнх нь бүлэгт хариалагдах
биш байгаа гэдэг ч юм уу те. Ямар нэгэн байдлаар хүнийг өөрөөс нь өөр байсны төлөө санаанд нь өрөөгийн төлөө дэрлэгэж байгаа. Тэр бол ялгарлан гадуур. Тэгэхээр энэ асуудал төр бол бас нэлээ энэ хуулийг хэрвээ бид нэр одоо амжилттай батлуулж чадах юм бол энэ асуудал бас нэлээ шийдэгдэнэ гэсэн. Дээрэс нь энэ дээр бид нар ингэдэг байхгүй сургуулийн орчинд хүүхдүүд ингээд дээрлэгдэдэг штэ гэх. Тэгэхээр хүүхд хамгааллын хуультай штэ гэж ярьдаг байхгүй хүүхд эрх хууль байгаа гэдэг. Тэр хуулиуд дээр болохоор илүү тухайн хүүхэд тухайн одоо хохирох ч юм уу асуудал үүсгэр л тэр хуулийн хэрэгжилт явдаг болохоос ш урьдчил сэргийлж хамгаалсан тэр тогтолцоо аяга сул байгаад байдаг байхгүй. Тэгэхээр энэ хуулиар бол тэр нь илүү тодтогч өгч байгаа гэх юм уу. За баярлалаа.